том уу, хүйтэн сэрүүний улиралд илүү дэгддэг. Ханиад нэгдүгээр шат. Хүндэрсэн хэлбэр нь том уу. Тэгээ дараагийнх нь вирус ч. Тэр вакциныг хийлгэснээр томоогийн вирусээр өвдөхгүй гэсэн үг ерөөсөө биш. Хүүхдийн асаргаа хэрэг яг юу орох юм дээр. За Монгол улсад ч биш дэлхийн нийтээр томоо тус төвчин жил бүр дэгддэг. 7 хоног уугаараа те 5 хоног уугаараа гэсэн имийг заавал дуусгах ёстой юу? 39 40 41 30 халуурч юм. Тэр хэмжээгээр ийм хоруу чанар өндөртэй вирус. Сайн байна уу эрдэнчүүдээ? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жаргалын подкаст эпизод 10 яг одоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор яг одоо Монгол улсад гэх юм улирал нь ирсэн байгаа ханиадны асуудлаар тусгайлан зочноо өрсөн байгаа. Тэгээд урилгын маань хүлээж авсан Пүрэв Сүрэн Пүүжэдэ баярлалаа. Пүүжэ маань Эрдэнтийн охин. Тэгээд яг хүүхдийн эмчээр сурч мэрэгшээд нарийнсан гэдэг шүү дээ. Эрдэнттэй ирээд одоо ажиллаж амьдарч байгаа. Тэгээд Пүүжэг өөрийгөө товчхон танилцуулаач гэдэг. За подкаст үзэж байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Пүрэв Сүрэн гэдэг хүүхдийн эмч мэрэгчлээ 2020 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийг төгсөөд хүний их эмч мэрэгчлэр төгсөөд 2020-аас 2022 онд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эмчээр үндсэн мэрэгчлэл эзэмшсэн. За тэгээд 2022-аас 24 онд эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвд хүүхдийн дотрийн эмгэг судлалын тасагт хүүхдийн эмчээр ажиллаад тэгээд 2024 оноос Эрдэнэ таттай үйлчлүүлэн хүүхдийн эмчээр ажиллаж байна. Ямар ч хэлсэн Эрдэнтийг эргээд сонгоод Эрдэнттэй ирсэн баярлаа. Залуучуудаа ингээд эргээд ирэхэд би бүр өмнөөс нь маш их баярлдаг байхгүй. Тэгээд Эрдэнтийн залуучууд хотоос Улаанбаатараас гадаадаас ирсэн одоо манай подкаст явж байгаа Нээсэ гэдэг Итали кофений газар хүртэл манай Америкт ажиллаж амьдарч байгаад ирсэн хоёр хос ингээд ирээд Эрдэнтийг маань зориод ирсэн баг. Тэгээд бас дотроо баярлж явдаг сэдвүүд. За яг хоёулаа гол асуудал руугаа шууд орчихъя. Өнөөдөр ч гэлтгүй ерөн жилээс жилдтэй ингээд яг хүүтний улирал эхлэхээр ингээд бага насны хүүхдүүд сургуулийн орчинд ингээд ханиад ихсчдэг. Тэгэд энэ ханиад чинь яг ингээд одоо ихэнх хүмүүсийн аав ээж нарын ойлголтоор хүүтнээс болоод хүүхд даарахаар ханиад хүрчдэг юм уу? Яг үндсэн үүсвэр нь одоо хүнд ингээд ханиадны юм үндсэн вирус байдаг юм уу ч гэдэг юм уу те. Нэг ханиадны талаар нэг ерөнхий ойлголтыг нэг энгийнээр тайлбарлаад өгвөл боломжтой юм. За тэгэлгүй яах вэ? Ханиад гэдэг чинь яг таны хэлснээр бол ерөнхий ойлголт. Тэгээ яг ханиад гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр гаднаас өвчин өсгөвч хүчин зүйл буюу ихэвчлэн голтуу вирусын шалтгаантайгаар амьсгалын замын вирусын шалтгаантайгаар үүсдэг амьсгалын замын халдварт өвчин байхгүй юу? Өрөвсөлт өвчин. За ханиадыг яг үүсгээд байгаа 200-аас 300 төрлийн вирус байгаа. За эднэрийн яг аль вирус нь үүсгэж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад хүмүүст хүүхдүүдэд янз бүрийн шинж тэмдгүүд илэрч байгаа. Хүүхэд жилд дунджаар 4-6 удаа ханиад хүрэхийг ер нь хэвийн үзэгдэл гэж үздэг. Энэ нь ингээд одоо ханиад хүрэх болгондоо эмнэлгийг твдэх шаардлага гараад ч юм уу ханиад хүрэх болгондоо уушиг натгалгаагаар хүндрээд авах юм бол энэ харин өөр юм яригдана. Тухайн хүүхдэд суур ямар нэг эмгэг байна уу? Өнөөгч өсгөд нөлөөлөд байгаа юм юу вэ гэдгийг цаашаа нарийн мэрэгжлийн эмнэлэгт хандаж эмчлүүлэх шаардлагатай гэсэн үг. За тэгээд ханиад том уу гэдэг юм нэг хоёр өөр ойлголт байгаад байна шүү дээ, тий. Энийг өстө бүр яг тайлбарлаад өгөөж. Том уу гэхээр би бүр ойлгохгүй байхгүй. Том уу гэхээр арай ханиадны миний ерөнхий ойлголт ханиад нэгдүгээр шат. Хүндэрсэн хэлбэр нь том уу. Тэгээ дараагийнх нь вирус ч гэдэг. Ингээд нэг ангилд юм. Эмчнэр юу гэж ойлгох тийм. Ер нь бол хүн болгоно л бас яг тань шиг юм ханиад том уу хоёр ижилхэн юм уу өөр юм уу яад ингэдэг тал дээр бас нэг тийм төдийлөн сайн мэдлэггүй байдаг баг. Ер нь том уу болон том уу төс өвчин гэдэг. Одоо хоёр ангилагдаж үзээд байна л та. Том уу гэдэгт нь юу ордог вэ гэхээр одоо бид нарын ингээд хэлж ярьж байгаагаар А болон Б хүрээний хэв шинжээр үүсгэгддэг. Том уу төст чинь тэгээд ерөөхдөө ханиад болж таарах нь шүү дээ. Одоо том уу төст вирусын 200-аас 300 төрлийн вирус байгаа гэдэг. Монгол улсын хэмжээнд яг 20-30 вирус нь бол байнга 4 улирал эргэлтэнд орсон явж идэг. Жишээлбэл ротавирусын халдвар гэл хүүхдийг айгүй их бөлжид суулгуулдаг.
боловсруулах замыг гэмтээдэг вирус дулааны улиралд хавар зуны цагт илүү тохиолддог бол одоо энэ яг намрын цагт хүйтэн сэрүүн улиралтай зэрэгцээ адреновирус, амьсгалын замын синцитал вирус буюу RS вирус гэд тусдаа онцлогтой яг ямар вирусээр үүсгэгдээд байна вэ гэдгээс шалтгаалаад хүүхдэд бас шинж тэмдгүүд нь өөр байдаг. Одоо хүмүүс манай хүүхд нүдний ханиад хүрчлээ гэл нэг гэдэг шүү дээ. Одоо тэрийг бас үүсгээд байгаа юм тэр аденовирус гэдэг юм. Яг үүсгэгчээс шалтгаалаад өөр байдаг. Үүсгэгч нь за жишээлбэл ингээ 200 төрлийн ингээд вирустэй ингээд дэлхийд ингээ бид нартэй зэрэгцээд байж шүү дээ. За тэнгуут яг одоо яг өрнөд байгаа энэ H юу лээ? H3N1 үл үнэ. H3N2. N2-тэй. Энэ вирус бидний нуунд байж хагаад яг одоо ингээд нэг хүнээс ч юм уу ингээд нэг хүүхдээр идэвхжээд тий ямар нэгэн нөлөөллийн дүнд идэвхжээд тэр нь халдварласан гэсэн гэж ойлгох уу? Ер нь Монгол улсад ч биш дэлхийн нийтээр томуу тус төвчин жил бүр дэгддэг. Жил болгон дэгддэг. Томуу хүйтэн сэрүүний улиралд илүү дэгддэг. Хүйтэн сэрүүний улиралд одоо илүү дамждаг гэсэн үг. Дулаан орохоор одоо томоогийн вирус чинь тэнд амьдрах чадваргүй болоод байна шүү дээ. Тэгэхээр хүйтэн сэрүүний чанартай улиралд илүү амьдрах чадвартай болоод гарч ирдэг. Хүүхдийн амьсгалын замын халдварыг, амьсгалын дээд замын цочмог халдварыг үүсгдэг одоо хамгийн түгээмэл үүсгдэг риновирусын халдвар гэдэг байдаг. Тэр халдвар болохоор хамрын салтанд өсч урждаг. Хүүхдийг гэмтэхдээ хамрын салтыг өрөвсүүлээд шингэн ус гаргаад хамар битрүүлэх тийм завираар илэрдэг байхгүй юу? Тэр вирусын онцлог нь юу вэ гэхээр одоо хүйтэн агаарт илүү амьдрах чадвартай. Одоо хүүхдийг ингээд маскгүй ч юм уу оролтгүй ч юм уу гаргачлаа штэ. Тэгээ жоохон дааруулчлаа. Биеийн хэм жоохон буураад ирэнгүүт тэр вирусын үржилт тэнд явагддаг. Бора хүүтэнд баярлаад үржих нөхцөл бүрдэж байна да. Буцаад биеийн хэм жоохон нэмэгдүүлээд ирэхээр тэнд амьдрах чадваргүй болонгуудаа устдаг гэсэн үг. Хүүхдийн дархлаа бүрэнгүй үзэд хөгжөөгүй. Дээрээс нь хүүхдүүдийн салт бүрхүүл нингэн байдаг учраас энэ вирус, бактери гэдэг юмнууд амархан нэвтэрч ороод идэг. Тэгээд хүүхдүүд илүү өвчлөмтгий байгаад идэг. Ер нь түрүүн хэлсэнчлэн 4-6 одоо ханы дөрөв бага насны хүүхэд болго өвчлөмтгий байна. Энэ нь хүүхдийн дархлаа тогтолцоотой холбоотой. Тэгэхээр ер нь бас нөгөө ээж аавуудын нэг тийм манай хүүхэд ойрхон ханиад хүрээд байна. Жохоо өвчлөмтгий байна. Манай хүүхэд ингээд ханаасаа юм жоохон дархлаа султай юм шиг байна. Нэг бол би асарч чадахгүй байгаа юм шиг байна. Би муу агаад ах шиг байна гэд ээжүүд ялангуяа тэрэн дээр хэмзгэлдэг. Гэтэ энэ бол ерөөсөө тэгж хэмзэлгээр зүйл биш ээ. Дэлхийн нийтээрээ жилд хүүхэд 4-6 удаа ханиад хүрэхийг бол хэвийн үзэгдлээр үзнэ. Хүчин үүсгэгч болон одоо энэ вируснууд гэдэг байгаа шүү дээ. Одоо өөр ингэсэн хоруу чанартай, өөр ингэсэн токсинуудыг, хоруудыг өөрөөсөө ялгаруулж идэг. Тэгэхээр томоогийн тэр ялгаруулж байгаа хор нь илүү хүчтэй. Бусад вирусууд ч гэсэн өөрөөр ингэсэн онцлогоор хорыг ялгаруулна л та. Тэгээд тэр ялгаруулж байгаа хоронд нь хүүхэд хорддог байхгүй юу? Тэгээ ерөнхий хордлогын шинж гэж тэрийг хэлээд байна л та. Тэгээ хамгийн түрүүнд түгээмэл ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр хүүхэд хоолн дург болдог. Тэр хордлогонд ороод байгаа юм чинь. Тэгээд халуурдаг, бүлжид суулгадаг. Яг ингээд ерөнхийдөө өвдөж байгаа хүүхэд болгонд яг энэ ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрч байгаа. За тэгээд ямар вирусээс гэдгээсээ шалтгаалаад тэр хүүхэд ханиалгаж гинөө, халуурч гинөө, амьсгалын зам бүглэрч гинөө, тийм одоо янз бүрийн чихмих өрөвсөж гинөө, нүдний саслыг дээлж өрөвсөж гинөө энэ төр гэдэг нь бол яг вирусынхаа онцлогоос л хамаарч байгаа гэсэн. Дараагийн асуудал за чиний эмчийн бичиж өгсөн 7 хоног уугаараа тий 5 хоног уугаараа гэсэн имийг заавал дуусгах ёстой юу? Энэ нь хэр ач холбогдолтой байдгийг. Одоо хүүхэд өвдлөө тий хүүхэд өвдөд идэхэд эмч нэгдүгээрт, хоёрдугаарт аав, одоо тэгээд гуравдугаарт тэр хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвар буюу дархлаа чадамж. Энэ гурав нийлж иж ер нь хүүхдийг эдгээр аав ээж үсттэй тий. Аав ээж тэгээд ер нь ар гэр асран хамгаалагч тэгээд эмч одоо тэгээд тэр хүүхэд гурав нийлж иж багаар ажиллаж иж энэ өвчнийг давах гэдэг шүү дээ. Тэгэхээр эмчийн зүгээс яах ёстой вэ гэхээр тухайн хүүхдийг зөв онцлоод зөв эмийг зөв тунгаар зөв цагт нь уулгах ёстой. Ээж аавын зүгээс яах вэ гэхээр эмчийн хэлсэн зааврыг яг таасан мөрдөх ёстой. Тэгээд хүүхдийн бас асаргаа чухал энэ бас тусдаа яригдах байх гэж бодож байна. Тэгэхээр эмчийн хэлсэн 5 хоног уугаараа гэсэн эмийг бол 5 хоног л уuna. Би энэ хүүхдийг үзээд энэ хүүхэд за антибиотик шаардлагатай хүүхэд байлаа. Антибиотикийн
Жишээлбэл залгуурын эдэд өрөвсөл хоолойны эдэ гэдээ ярьдаг шүү дээ. Тэр үед 7-10 хоног хэмжээтэй имчилгээ бүрэн хийжээд тэр одоо залгуурын 7-оос 10. Тийм. Залгуурын эдэд өрөвслийг үүсгэж байгаа. Тэр нэг устгадаг байхгүй юу? Тэгээд энэ имийг заавал энэ антибиотикийг заавал 7 хоног уулгаарай гэж хэлсэн махад хэрвээ тэр хүүхдийн биеийн байдал сайжирчлаа гэл нэг 4-5 хоног өгөөд хайчихлаа шүү дээ, тийм. Тэнгүүт тэр үүсгэгчийг бүрэн устгаж чадахгүй. За дахиад нэг жоохон дарах ч юм уу, дахиад нэг жоохон дархлаа сулрах юм гарвал нөгөө устаагүй нян чинь буцаад өвчнгөө үүсгэнэ. Тэгэхээр эмчийн хэлсэн имийг зааврын дагуу яг цаг тухайд нь бүтэн хоногоор өгөх хэрэгтэй. Тэнгүүд одоо яг Монголд энэ үүсээд байгаа нөгөө нэг вирус чинь ямар шинж тэмдэгтэй юм. Эрдэнэтэд одоо бас ч гэж гайгүй байна. Улаанбаатарт бол мэдээ одоо ингэж өндрийг аваад тэгээ Эрдэнэтэд арай орж ирэх багт ашгүй арга хэмжээнүүд авагтаад Эрдэнэт бас харьцангуй гайгүй байна уу яаж юм ер нь? Ер нь бол Монгол орон даяараа томоогийн вирус эргэлтэнд ороод ирчихсэн. Монгол орон даяар дэгдэж байгаа. Эрдэнэтэд ч гэсэн ялгаагүй байна. Одоо яг томоогийн А хүрээний H3N2 гэдэг вирус эргэлтэнд орсон. За тэгээд үүнийхээ хажуугаар бас томоогийн А хүрээний H1N1 вирус бас эргэлтэнд байгаа юм билээ. Тэгээд томоо төст вирусууд ч эднэр бас дагаад эргэлтэнд байгаа. Томоогийнхаа вирустай одоо тэр амьсгалын синцитиал вирус гэдэг RS вирус нь хамт эргэлтэнд ороод ирэхээр хүүхэд чинь зөвхөн томоогоор өвдөд бос томоо төстөрөө давхар өвдөхгүй байх гэж байхгүй. Бүх вирусуудыг ингээд давхар авчдаг. Нэг хүүхдээс одоо вирусын тест авахад 3 төрлийн вирус ч гарч ирэх боломжтой байдаг. Ингээд нэгдээд ирэхээр бүр илүү өвчлүүлээд илүү хүүхдүүдийг хүндрүүлээд байгаа юм. Түрүү жилийн томоогийн хүндрэл бол ушиг усчих, зүрхний өнгөлцөг хайлт, шингэн хурах, за тэгээд цаашлаад тарих гэмтэх ер нь нэлээд хүндрэлүүдтэй байсан. Яг томоогийн вирусын онцлог нь болохоор хүндрэл нь айгүй цочмогоор амархан хүндрүүлдэг хүүхдийг уушигны хатгалгаагаар өвдсөн ч гэсэн тэр нь маш амархан уушигны хүнд хатгалгаа амьсгалын дутагдалд оруулчихдаг. Тэгээд жил болгон бид нар ингээд томоогийн дэгдэлт одоо эхэллээ гэд бэлэн байдлаа хүүхдийн ялангуяа хүүхдийн эмнэлгийн хувьд бол бэлэн байдлаа хангадаг л да. Тэгээд одоо ингээд эргэлтэнд орсон байгаа томоогийн H3N2 гэдэг вирусны тухайд бол хүүхэд гэнт цочмогоор өндөр 39-ус 40-41 хүртэл халуурч байна. Халууралтаасаа шалтгаалаад таталт өгч байна. 0-5 насны хүүхдүүд ер нь бол 38.5-аас дээш гарч халуурахаараа таталт өгөх эрсдэл маш өндөр байдаг. 0-5 наснд энэ илүү их тохиолддог гэсэн үг. Тэгээд хүүхдийг маш амархан шингэн алдалтанд оруулж ийн ядарч солилдоож ийн хоруу чанар ер нь маш өндөр байна гэсэн үг. Дархлаа тогтолцоо гэд байгаа штэ. Дархлаа тогтолцоо гэдэг чинь бол гаднаас ямар нэгэн өвчин үүсгэгч тэр нь нянж байж болно, вирус байж болно, паразит чимэгч юу гэдгийг гаднаас өвчин үүсгэгч орж ирэхэд тэрийг ингэж одоо бидний бие махбодыг хамгаалдаг тогтолцоо гэдэг байхгүй. Хамгаалж ин гадны биетээс бид нарыг хамгаалдаг. Тэгээд иммун систем гэж иммун систем. Тэр хүүхдэд ингээд дархлаа тогтолцоо маань яаж ажиллаж байгааг вэ гэхээр гаднаас халдвар орж ирэхэд ингээд тэрийг эсэргүүцээд халуурах шинж тэмдэг ер нь бол энэ дархлаа тогтолцоо ажиллаж байна л гэсэн үг. Тэгэд одоогийн энэ томоогийн вирусын үед 39-40-41 хүрч халуурч байна. Тэр хэмжээгээр ийм хоруу чанар өндөртэй вирус байна. Одоо эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувь нь томоогийн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байна. Энэ жилийн тухайд томоогийн вакцины хамрагдалт өмнөх жилүүдийнхээс бага байна гэсэн дүгнэлт байгаад байгаа юм билээ. Тэгээд энэ жил бидний хийгдсэн томоогийн вакцин бол 4 цент вакцин байсан. 4 цент гэдэг нь болохоор томоогийн А болон Б хүрээний 4 хэв шинжид үйлчлэх вакцин гэсэн үг. Тэгээд энэ жилийн хийгдсэн тэр 4 цент вакцинд нь томоогийн H3N2 одоогийн тархаад байгаа вирусын одоо дархлаа тогтоц байгаа. Эсрэг биетийг үүсгэхээр вакцин байсан. Вакцин тэгээд зарим нь ингээл тэ наач муу хэрэггүй шаардлагагүй гэл зарим нь болохоор үнэхээр хэрэгтэй гэд хийлгээд байна. Ялангуяа ковидын үеэр монголчуудыг ингээд тэрчгээр нь вакцины туршилтанд оруулсан юм шиг л зарим өнцөг бол явж идэг тийм. Энэ талаар бас юу гэж боддог вэ? Би бол эмч хүний хувьд, хүүхдийн эмч хүний хувьд томоогийн вакцин хийлгэх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ би нэг бол заавал хийлгэх хэрэгтэй, заавал хийлгэх гэж ингэж тулахгүй л дээ. Гэхдээ зөвлөж гин үү, тийм зөвлөдөг. Хийлгэрээ гэж зөвлөдөг. Одоо тэгээд вакцин одоо ковидоос хойш л угаасаа тийм болчлаа л та хүмүүс вакцин, ковидын вакцин чинь судалгааны цаг хугацаа гэдэг бол биднэрт маш хомс байсан. Тэгээд одоо энэ томоогийн вирусын вакцин гэдэг чинь маш олон жилийн турш судлагдсан, үр дүнгээ өгсөн ийм зүйл байгаад байгаа байхгүй юу?
За хүүхэд ингээд томоогийн вирусын хоруу чанарын талаар түрүүн бид урьдсан маш өндөр хоруу чанартай. Хүндрэл нь бас их айхтар байдаг. Уушигны хүн татгалгаа болдог. Зүрхний өнхөлцөх хальс шингэн хуруулдаг. Нэгтлийн уушиг тэржгээрээ устждаг. Ер нь бол тэр тусмаа архаг сорвчтэй хүмүүс, архаг сорвчтэй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 насны хүүхдүүдийн томоогийн вирусээр өвчлөх эрсдэл маш их байдаг. Тэгээд томоогийн вакцин хийлгээд хүмүүс одоо ханиа төрөхгүй гэдэг юм ойлголттой байдаг. Томоогийн вакцин чинь зөвхөн энэ томоо болон томоогийн А болон Б хүрээнийхээ вирусын эсрэг бие буюу дархлаа тогтоож байгаа гэсэн үг. Тэгээд энэ вакциныг хийлгэснээр томоогийн вирусээр өвдөхгүй гэсэн үг ерөөсөө биш. Өвдөж болно. Гэхдээ өвдсөн ч хөнгөн яг томоо төсттэйгөө ижлэхэн шинж тэмдгээр хөнгөн өвднө. Хүндрэлээс нь сэргийлнэ. Томоогийн халдвар аваад одоо уушгины хүн татгалгаа болохгүй, амьсгалын дутагдалт болохгүй. Тэрнээс нь сэргийлнэ гэсэн үг байхгүй юу? Бүхэл юм хоёр талтай байх юм да. Зэ залуучууд унтаал босохдоо зүрхэн хаагдаад ингээл нас урж ийн гэл тэрийг бас вакцинтай холбож үзчих. Тэгэл одоо нэг хоёлаа энийг бол яриад байх юм бол нэг талтаа гарч чадахгүй байх. Тэгээд бүх юм хоёр талтаа гэдгээр л хай тий. Ямар ч хэлсэн би бол хэрэгтэй зүйл чи ч гэсэн бас тэгж бодож байгаа. Тэгээд гол бидний баталгаа болох юм дэлхийн эрүүл мэндийн байгууллага баталсан учраас эн чинь тэгээ хаана ямар улсад үйлдвэрлэснээс үл хамааран баталсан л гэсэн үг тийм тэгж бол. За 3 дугаар сэдв хүүхдийн асаргаа гэдэг байгаа байхгүй. Энэ асаргаанд жишээлбэл одоо хүүхд өвдлөө оронд нэвтүүлээл миний хүү гэл утсыг үзүүлээл телевизорыг үзүүлээл өдөржингөө ингээл барыг ядраах мэйхтэй ингээл жинхэнэ дураар нь тавьдээ шүү дээ. Тэр нь яг хүүхдийн явуулахгүй тийм. Тэгээ хүүхдийн асаргаа гэхээр яг юу арах энэ дээр нэг сайхан тайлбарлаад гэж. За. Ер нь эцэг эхчүүд маш их асуудаг асуулт. Хүүхдийн дархлааг яаж дэмжих үү? Юу өгөх үү? Ямар витамин өгөх үү? Одоо гадуур дархлаа дэмждэг юу вэ? Ямар хаана бариа явуулах уу? Сувлалт явуулах уу гэж маш их юм асуудаг. Гэхдээ хүүхдийн дархлааг дэмжих, ер нь хүнийг дархлааг дэмжих, яг ингээд дархлааг сайжруулах гэдэг юм тусгай юм ч юм уу бэлтгэл ерөөсөө тийм юм байдаггүй. Хүүхдийн дархлааг яаж дэмжих үү гэхээр ер нь физиологийн хэрэгцээг бүрэн зөв хангуулах. За, физиологийн хэрэгцээ гэдэгт нь юу орж ийн вэ гэхээр тэр хүүхэд унтаж амрах хэвээр унтах хэвээр цагтаа унтаж. Зойлоо бүрээ чеклээд нэгт унтаж амрах хэвээр. Энэ маш чухал те. Унтах хэвээр цагтаа. Тэрийг лавшруулаа асууж байгаа. Унтах хэвээр цаг нь хэдээсэн? Хэдэн зээс? Ер нь 21 цагаас өмнө. Хүүхэд чинь унтжиж том болно, унтжиж дархлаатай болно. Унтжиж унтах үед хүүхдийн тэр өсөлтийн дааврууд илүү эрчимтэй ялгарч идэг. Тэгэхээр унтаж амрах хэвээр. За, бүлээн шингэн болгох хэвээр. Уурлахтаа эн чинь бас нэг би бодоод байгаа. Уурлах чинь гэдэг нэг чихэртэй ундаа гэл өгчтэй шүү дээ. Тэгээ бүлээн шингэн зүйл гэдэгт яг юу оргуул? Бүлээн шингэн зүйл гэдэгт нь ер нь усан суурьтай. Бүлээн ус байж болж юм. За, шингэн борцоо байж болж юм. Шингэн хэрэн байж болж юм. Бааху цай байж болж юм. Хүүхэд нь хэрвээ одоо нэг харшилгүй за гурсан олон агчил болдоггүй байх юм бол жимсний шүүснүүд болно. Одоо нэрсний шүүс, цэцгийн шүүс, дархлаа дэмжих зорилгоор бүлээн шингэнийг гэхдээ нэг дор их хэмжээтэй биш, хүүтнэр биш, ойрхон багаар. Ялангуяа одоо сургуулийн насны эцэг эхчүүд хүүхдүүдтэй хичээлд нь усны сав өгж явуулдаг байгаасаа гэдгийг би ер нь хүмүүст хэлхийг хүсдэг. Тийм. Хүүхэд болгоныг усны савтай болгоод одоо сургууль болгоно, давхар болгонд нэг ус цэвэршүүлэгчтэй болгоод хүүхдүүд бүлээн шингэн зүйлийг уужих хэвээр. Бүлээн шингэн зүйл ууж иж тэр хүүхдийн дархлаа дэмжигдэнэ. За. Энд дээр одоо жишээлбэл ойр орхон гэдгийг ер нь хоёлаа нэг баримжаа өгөл të ойр орхон гэдэг нэг цагийн зай юм уу 30 минутын зай юм уу энийг бас хүмүүст хэлвэл. За нас. Би бол бодохдоо 20 минут л гэж боддیں۔ Ойр орхон гэвэл. Тийм. Одоо насанд хүрсэн хүний бүр цагт 1 литр шингэнийг шүүж чаддаг. Цагт. За цагт 1. Тийм. За тэгээд хоногт уух ёстой усны хэмжээ яг нь наснаснаасаа хамаарат өөр байна. Тэгээд 1.5-аас 2 литрийг ууна. Гэхдээ тэрийг орой 20 цагаас хойш уухгүй. Өглөө босноосоо хойш 1.5-аас 2 литр шингэнийг өдөрт одоо нэг аяг ус ингээд 200 мл байлаа шүү дээ. Тэрийг ингээд залгилчихгүй. Тэгэх юм бол тэр чинь ерөөсөө бид шингэн болж үлдэхгүй. Тэгэхээр нэг аяг бүлээн усыг очилж багаар уугаал. Тэгээд болчихно. Дахиад нэг цагийн дараа ч юм уу 30 минутын дараа ч юм уу дараагийнхаа ингэж уух хэрэгтэй.
хэрэгтэй ер нь. Насан турш оны үед юм те надад чинь. За хүүхдүүдийн хувьд сая хоёлаа ярьлаа л да сургуультай усны савтаа очоод сургуулаас нэрөө боломжийг бүрдүүлдэг бол ус цэвэршүүлэгчтэй ингээд. Гэхдээ одоо ер нь сургуулиуд өөрхий гоё энд эндгүй ингээд усны цэвэр усны юм юутай болцсон билээ шүү дээ. Боломжинд бүрдсэн билээ. Тэгэхээр хүүхдүүд ер нь завсарлагааны оронд завсарлагааны оронд хүүхдийн усны савны хэмжээнээс харна л да. Усны сав нь 500 мл усыг бол тэр 40 минутын хугацаанд уух юм бол тэр хүүхдэд ихтэн. Тийм ээ тийм. Тэгээд одоо 200 мл-ийн хэмжээтэй сав байлаа гэж бодоход одоо наад усаа чи нэг дор бүгдийн залгилж уухгүйгээр энэ 40 минутын хичээл орж явах хугацаанд баг багаар балгаж уугаарай. За тэгээд дараагийн завсарлага дараагийн цаг эхэллээ шүү дээ. Тэгэхэд дахиад тэр саваа дүүргээд. Ер нь л хүүхдүүдтэй бүлээн шинг ойр ойрхон баг багаар нэг дор ойр ойрхон баг багаар гэдэг нь нэг дор бүх одоо шингэнийг уулахгүй. Би шингэн нөхөх зорилгоор уулгаж байна л гэсэн үг. Хамгийн зөв гаргалгаа би ингэж бодлоо л доо. За 500 мг-ийн одоо савтай хөөхөд усаад үргэлжлээ. Эхний цаг дээр за устойгоо очлоо. Эхний 2 цаг тэрийг баг багаар уугаал ширээн дээрээ тавьчин те. Тэгэл уугаал тусчул их тохиромжтой бас юу болох юм шүү те. Дундуур нь хичээлийн дундуур уугаал. Тийм одоо тэрийг эцэг их нь багш нарын зохицуулж хэлж зөвлөж өгөх хэрэгтэй л тоо. Тэгээд одоо бас нөгөө нэг сургуулийн нийтийн 0 ямархуу байна. Тэрнээс шалтгаалаад хүүхдүүд бас нөгөө 0 орхосоо халшраад шингийн муудаггүй гэсэн тохиолдол маш их ирдэг. Эргээд талаар бас чи сонссноо те. Тийм. Эргээд өсвөр насны хүүхдүүдийн одоо нөгөө бүүшээс дамжуулах замыг өвчлүүлэх гэмтэх гол шалтгаан тэр болоод байгаа. Тэр яг нь үний юм уу? Одоо жишээл бохир нойлоос халтур авах боломж бүрэн байгаа үү? Одоо тэр чинь за 0 дээрээ суухаар мэдээж ингээ хүрэлцээд ингээ өнгөрсөн жилийн нөгөө манай сурагч лиг гээд 10 жилийн турш лигийн тэмцээн дээр өдрийн имчилгээний төв юм манай боллор зул энийг өөрөө санаачлаад охтууд өсвөр насны охтууд энэ 0-ийн асуудлаас болоод өглөө ирээд өдөр 13 14 цаг хүртэл нэг ч удаа 0 орохгүй тэгээ гэртээ очиод би цэцдэг гэдэг байхгүй. Тэгээ би бүр сонсчоо бүр гэд. Тэгээ манай 4-р сургуулийн охтууд төрүүлээд өөрийнхөө нэрэмжтэй юм 0-ийг тогтчулж авсан. Маш гоё 0 болсон. Энэ дүүд яг нүдээ голсон бас яг л ялангуяа охтуудын тийм. Тэгэхээр энэ за миний хувьд баг бахт бол 0 мөл үнээр та нар за өгөөд бол бас яах вэ зүгээр. Охтуудын хувьд яаж үйтгээс би ойлголтож байхгүй байсан. Энэ 0-ийн асуудал бол үнэхээр чухал асуудал шүү дээ. 0 орохгүй бай гэдгээсээ болоод шинг уухгүй. Тэгэхээр яг үндсэн шаардлагатай тэр юугаа одоо нэг дархлааны дэмжих одоо тэр чинь ингээд шингэний хэрэгцээг хангаж чадах. Дараагийн асуудал чинь хөндөгдөд ингээ ганхаад явчихин гэсэн үг юм шүү дээ. Энэ дээрээс маш чухал юм байна. Тэгэхээр асаргаан дээр одоо шингэн зүйлээ сайн уулах нь байна. Унтах цагт нь унтуулна. Чанартай сайн хоол өгнө. За чанартай сайн хоол дээр одоо шүлтөө хоол гэж ойлгоод байдаг. Чанартай. Ер нь хүүхдийг хоногт 5 удаа хооллох хэрэгтэй. 3 удаагийн хоол нь одоо хоол махан хоол, 2 удаагийнх нь зууш. Зууш гэдэгт нь одоо хөнгөн ногооны ч юм уу, ногоо ч юм уу, жимс ч юм уу. Тийм. Яг бага насны хүүхэд 0-5 настай. 0 одоо бор хоолнд орсон хүүхдүүдийг гэх юм. Өдөрт тэр хүүхдэд зориулж 3 удаа хоол махан хоол иж өгөх нэ. Тэгээ 2 удаа хөнгөн зууш өгөх нэ. Зутан мутан гэж хэлж байна. Эн чин за яг хэдээс хэдэн насны хүүхдэд байвал тохиромжтой. Одоо бол яг гэртээ харж байгаа 0-5 насны хүүхдүүд. 6 настай сурагч болсон хүүхдүүд чинь бол өглөө цайгаа ууж гараад өдөр хичээл дээрээ үдийн цагаа уучаад арай гэртээ хоолоо идэж шүү дээ. Тийм. Тэгэхээр бол яг Монголд байгаа боломж нь тэр байгаа учраас 0-5 настай хүүхдийг. Гэхдээ яг энэ томоогийн вирусээр томоос төстэй өвчнөр 0-5 насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг учраас яг 0-5 насны хүүхдүүдийн гэр асаргаа хооллолт болно. Тэгээд одоо бусад 6 наснаас дээш том хүүхдүүдтэй ч гэсэн дандаа чанартай сайн хоол, шулстай хоол. Тэгээд аль болох амттай шимттэй юм бага хэдүүлээд шарсан хуурсан хоол, тий, гадуур хооллолт. Ер нь бол хооллолт тэр яригдвал маш олон өргөн хүрээний юмнууд яригдана л та. Сургуулийн цайны газрын эрүүл ах үе, тэгээ энэ гадуур зарагдаж байгаа CUG-ээс энд зарагдаж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүний эрүүл ах үе, чанарын шаардлага хэр байдгийг, хүүхдүүд яг юу идэж уугаад байна? Таны хүүхэд одоо өнөөдөр жишээлбэл
10 дугаар ангийн хүүхэд байлаа гэхэд өглөөнөө гараад хичээлдээ яваад орой эртээ иртэл гадуур юу идэж явж гин тий. Одоо өглөө гэрээсээ хоолоо бэлдээд аваад явхад сургууль дээр очиод тэр хоолыг идэх орчин байна уу? Бас ингээд яригдаад тухтаа идэх орчин гэл. Ингээ ярихаар бас болоогүй ч юм шиг. Тэгэхээр бас ингээд яг нөгөө хүүхдийн төлөө хүүхэд гэдэг юм чухал нэг номерт гэдэг асуулыг Монголд нэг шийдэгдэхгүй байгаа юм шиг. Тэгээд гэрийн асаргаа гэрээр дархлаад имжих гэдэг тэр нойр байна, хоол байна, шингэн бүлээн савуулах байна. За тэгээд дасгал хөдөлгөөн, жоох өсвөр насны хүүхдүүд бол дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх хэрэгтэй. Агаар байна, цэвэр агаар одоо гэртээ одоо хүүхэд нь нэлэх байх юм бол гаргаж чадахгүй байх юм бол ер нь гэрээ байнга гаржуулна. Өдөрт тогтмол 2 цаг солилцоос хэлхээ гэж ярьдаг шүү дээ. Өдөрт 2-3 удаа чихтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. Тэгээд хүүхдэд ер нь ямар ч одоо тэр тэнтгийн сайн, эндгийн сайн гэдэг юмнаас илүүтэй хүүхдийн дархлаа дэмжихэд витамин л чухал үүрэгтэй. Тэгээд эцэг эхчүүдийн бас нэг юм одоо бодол юм уу буруу нэг тийм ойлголт байгаа даа. Ханиад хүрчингүүт нь D витамины тунгийг нэмждэг. Дархлааг дэмжиж байгаа ингээд. Тийм. Ханиад хүрлээ гэдэг чинь хүүхдийн D витамины хэрэгцээ одоо нэмэгдэж байгаа гэсэн үг бол биш. Одоо D витаминыг өгөхдөө тогтмол цагт өдөр болгон тогтмол хэмжээгээр өгж иж тэр D витамины биологийн идэвх нь яг хэвийн үйл ажиллагаанд явж байна гэсэн үг. Түүнээс одоо 1000-аар удаг байж байгаа ханиад өрөнгөт нь 4000-аар болгочих гэл өгвөл тэр чинь ямар ч нэмэр байхгүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь тэр D витамины хордлого гэдэг чинь бүр амар аюултай. Маш олон эргэтэн системийг хамарч гэмтээдэг. Тэгэхээр яг ханиад хүрсэн үед нь D витамин, C витамины тунг айгүй нэмждэг. Тэгээд C витамин ер нь бол хүүхдэд өгж байгаа им тус бүр нэг хүүхдэд 1 кг хэмжээнд тооцогдож өгдөг учраас дур мэдэн хүүхдэд им тан хэрэглэхгүй, дур мэдэн хүүхдийн имийн тун нэмэхгүй. Янз бүр одоо нэг сошиал инженер гэдэг чинь аягүй олон болсон юм шүү дээ. Тэгэл инглээ явах үгүй л асуугатанд орно тест хүмүүжим C витамины 3 цагийн зайтай өгч гэж ааш гэх тийм юм байх гэж болохгүй. Хятадд нэг хууль гарсан харсан уу? Үгүй. Эрүүл мэндийн салбараар яг мэрэгсэн эмч биш бол тэгээ нөгөө эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр яг мэрэгсэн хүн биш бол сошиал дээр тэр талаар ярих ирэхгүй гэдэг нэг инфлюенсерүүд байдаг. Бүр ингээ шууд хорцсон байхгүй. Манайх ч одоо батлагдаагүй баахан л хүмүүс өөр өөрсдийнхээ дураар зөвлөгөө өгдөг болцсон. Тэрэн дээр бас тэгээ шүүлтүртэй хандах чухал тэ. Яг хасрааныхаа талаар ээжүүд бол хоорондоо мэдээлэл солилцож болно л доо. Тэгэж агаад гаргах хэрэгтэй ингээ тэг. Эмийн тал дээр бол битгий тэгээсэ гэж би бол боддог хүүхдийн юм шинэ хаа. Дээрээс нь одоо за яг аптекийн хүнээсээ нэг им аваад уулгачлаа. Тэнгууд нөгөө нэг түрүүний ярьсны хэлдгээр 2 хоног хал ураал за хэв шинжин гайг болол дарагдчих жоохгүй. Тэгээ үлдсэн үлдэн шүү дээ. Тэгэнгუთ тэрэнд нь нэгэсний эцэг эхчүүдийн хайн хандж байна. Хоёрдугаарт энэ дээр ингээд амархан те эмчтэр очихгүйгээр байрны хажуудлын аптек ороод хэв шинжинд дарчгаар эмнэлэгт очиж ажиллахаас илүү тэр амьдрал илүү амархан болоод шүү дээ. Тэгээ хүн чинь ер нь бол яаж ч утсан амархан замыг их хайдаг болохоор тэгээд байдаг юм асуудал одоо хүртэл байгаад байна л гэж асуу. Тэгэхээр яг мэрэгжлийн эмч хүн те бүхэл бүтэн 8 жил ингээд энэ талаараа ингээд сураа мэрэгчлээд энийг маш хортой шүү гэдгийг зөвлөөд ингээд яваад байна гэдгийг бас анхаараарай гэж хүсэж байна. Тэгээд хүүхдийн эмч чинь бүр нэмээд юу юм шүү. Одоо хүүхч нь илэрхийлж чадахгүй нэг өөргөө тэр илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна. Илүү хариуцлагатай байх хэрэгтэй юм ба шүү дээ. Тэр хүүхдийг өмнөөс нь өрхий ингээд маш том хариуцлага үлээгээд ингээд шийдэж. Одоо ер нь яг томоогийн тархалтын үед хүүхдүүдэд халууралт гэдэг юм хамгийн нэгдүгээр номерт байгаа тийм. Тэгээд халууралтын талаар бяцхан зөвлөгөө өгье. За халуун буулгах хэмнүүд ч гэсэн яг хүүхдэд 1 кг жинд тооцогдож одоо өгнө. Парацетамол гэх юм бол хүүхдийн 10-аас 10 мг кг, ибупрофен гэх юм бол 5-аас 10 мг кг хүүхдийн яг нас жинд тохируулаад, өвчлөлтөнд тохируулаад ямар тунгаарах уу гэдгийг эмч тэрийг бичиж өгдөг. За тэгээд хүүхэд ингээл за 30-с хүрээл халуурлаа. Нэг лаа хийчлээ. Нөгөө хүүхэд нь халуун буудгүй. Тэнгүү дахиад нэг ибупрофен өгчлөө. Тэгэл дахиад халуун буудгүй. Тэгэл ингээл цагийн зайтай ч юм уу 22 цагийн зайтай ч юм уу. Халууны юм уул халуун бууж авал 3 цагийн дараа дахиад халуурчлаа. Тэнгүү дахиад өөр халууны юм өгөөд. Ер нь халууны юм хүүхдийн одоо халуун бууруулах парацетамол, ацетаминофен гэдэг жаа хоногт хэрэглэх ёстой дээд хэмжээтэй дээд тун гэж байдаг. Иннээсээ хитрэх юм бол хүүхдийн илгийг маш
цочмогоор эргэшгүй хурцлалтанд оруулаад цаашлаад эргэшгүй тий. Эргэшгүй. Цаашлаад амь насанд хүртэл аюул учирч болохоор өвчин эмгэгийг үсгдэг байхгүй юу? Зөвхөн халууны юм шүү дээ. Зөвхөн халууны юм. Бидний хамгийн өргөн хэрэгэлдэг парацетам бол ибупрофен чинь. Халууны юмны хоорондох зай, цаг, тэгээд дээрэс нь тун гэдэг юм маш чухал байдаг. Тэгээд хүүхэд 37 гарантай халуурал бүлэрэл эхлэнгүүт нь ээж аав нь шууд лаа хийгээд ч юм уу шууд халууны нь буулгачдаг. Хүүхэд халуураад эхлэнгүүт нь эхлээд механикаар буулгах гэж үзнэ. Шууд хувцсыг нэмгэлнэ. Гэхдээ бүр нүүн нүцгэн байлгана гэсэн үг биш. Даавуу нимгэн материалтай хувцас өмсгөн. Бүлээн шингэн ойр ойрхон багаар өгнө. Ер нь одоо энэ вирусын халдвар одоо вирус ингээд өөрөөсөө хор ялгаруулдаг гэдэг байгаа шүү дээ. Тэр хорыг хурдан биеэс гадагшлуулахын тулд яаж гадагшлуулах вэ гэхээр шээсээр хөлсөөр. Тэгэхээр хүүхдийг шээлэхийн тулд яг хөө жирийн уудгаас нь илүү их хэмжээтэй шингэн. За өнөөдөр танаа хүүхэд өдөрт нэг 4 аяг ус уудаг байх юм бол 8 аяг болгож нэмэгдүүлэх тэг өвдсөн үед нь тэгээд нэг дор тутахгүйгээр ингээд за миний хүн одоо очиход байсаг хэлдэг. 5-аас 10 мл-ийн 5-аас 10 мл-ийг 5-аас 10 минутын зайтай гэж бид нэр зөвлөдөг байхгүй. Тэгэхээр 5-аас 10 мл 5 мл гэдэг чинь нэг халбагал ус. Тэгэл 5 мл 10 мл усыг нэг хүүхдээ нэг 2 халбаг ус өгчөөл дахиад 5 минут хүлээж агаал. Хамгийн гол нь тэр ууж байгаа шингэний хүүхдийн биед шингээх гэдэг. Их хэмжээтэй өгчөөл нөгөөд чинь бөөлжөд гарах чинь. Ямар ч үр дүнгүй болчихно. Асаргаа гэдэг чинь эндээ орчиж маш чухал болж анхаарлах, кэрлэх юм болчих тий. Залхуурахгүйгээр 5-аас 10 минут ингээ очиод халбаар ингээл өгөөлөх чи айгүй чухал болчихж байгаа байхгүй тий. Тэгэл халууралт бүлэрэл эхлэнгүүт нь хувцсны нэгдүгээр нэмгэл шингээ юмаа сайн уулга 38-аас дээш гарч халуурах юм бол халууны эмийг уулга зөв тунгаар тэгтэй. Тэгээд халууны эмээ уулгачаад халуунгүй үед нь хүүхдээ үргэлжлүүлэн хооллоод үргэлжлүүлэн шингэнээ уулгаад халууны эмийг ер нь хоорондын зайг 6-аас 8 цагийн дотгошоо байж болохгүй шүү л гэдгийг хэлэх гээд байгаа. Тэнгуут нь одоо нэг аптекаас асуугаал антибиотик уулгачихгүй гэл өөртөө шийтгэл айгүй шийдвэр гаргаал явчих. Тэгээд нэгдүгürt сануулмаар байгаа юм чи өөрөө уухгүй тий аав ээж хэлж байгаа байхгүй. Бас аптекийн хүнд хэлж байгаа. Чи өөрөө уухгүй хүүхдэд ч юм уу. Хүүхдэд бүр нэрээ ярих юм бол цааш амьдралын туушд нөө дөрөв нэг юу хэлсэн шүү дээ. Иргэшгүй өөрчлөлт. Тэр чинь амар аюултай тий. За дээрэс нь бас нэг юм ойлголт өгдөг. Антибиотик шаардлагагүй ханиаданд антибиотик уулгацсан. Тэгснээр дараа нь яг шаардлагатай нэг имээ шаардлагатай үе одоо ханиад хүрсэн багт тэр антибиотикийг уугаад илэрх байх байсан чинь өмнө уугаад таслуулгаад биендээ тасал болгоод нөлөөлөх болцсон. Тэгээ эн чинь явж нэг эмчтэй үзүүлэл хамгийн чухал шүү гэдэг бас нэг нотлохоо болж байна те. За ярилцсан баярлалаа бүр маш гоё ойлголт өргөн хэмжээний ойлголтыг авчлаа. Тэгээ үзэгчд маань бас ойлголт авсан байх гэж найдаж байна. Тэгээд хэрвээ пүрх сүрийн эмчэд үзүүлэхийг одоо зөвлөгөө авахыг үзүүлэхийг хүсэх юм бол ачид эмнэлэг дээр очиход болно шүү дээ. Ачид эмнэлгийнхандаа бас баярлалаа. Мундаг мэргэжилтнийг Эрдэнэттэй авчираад ажиллуулж байгаад бас баярлж байна. Тэгээд Эрдэнэтийгээ сонгоод ирсэн баярлаа. Ажлын амжилт хүсье. Маш гоё мэдээллийг өгч чадлаа. За. Багч гэсэн мэдээлэл хүргэж чадсандаа баяртай байна. Тэгээд цаг маш бага байлаа. Ер нь дахиад ярих сэдвүүд бол зөндөө байна. Тэгээд урьд оролцуулсанд баярлалаа. Окей. За баярлалаа.